2026 гарснаас хойш KFC, Pizza Hut-ийн нэрийг барьсан заллах гэмтэрэгт 310 иргэн өртөж 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээр гэмтэрэг нь захин орчинд нэр бүхий байгууллагын нэр логог ашиглан хуурамч пэйж хуудас болон захиалгын хэсгийг үүсгэн иргэдийн хувийн мэдээллийг хуулбарлан авч дансан дахь үлдэгдэл мөнгийг шилжүүлэн авах замаар үлдэгдэж байна. Аливаа банк санхүүгийн байгууллага нь харилцагчаасаа интернет банкны нэвтрэгнэр нууц уг нэг удаагийн код зэргийг хизээж асууж авдаггүй. Иймээс харилцагч та бүхэн эдгээр хувийн мэдээллээ хинтээч бүү хуваалцаарай. Таны гар утсанд албан бус хаягаас болон дугаараас, мэйлээс линк ирэх юм бол бүү дараарай гэж зөвлөж байна. Одоо тийм ягаад гэсэн тийм янз бүрийн тийм линк ирүүл битээ дараарай заллин шүү гэдэг. Тэрийг нь одоо мэдгүй хүмүүс ч юм уу зүгээр дараад идэг. Тэгээ дотор юм байхгүй хор заа гарч юм. Тэх хооронд юмнуудын залилдаг ч юм уу тийм байдаг байх гэж бодож байна. Зүгээр ингийн нөө гадна хүмүүс судалгаа авдаг шүү дээ. Та регистрээ хийгээд ингээд эсвэл ингээд цахимаар ингээд мессежээр та ямар нэгэн регистрээ өгвөл ингээд их хэмжээний мөнгө хожноо яана тэндээс очлоо. Та ямар ч тохиолдолд хувийн мэдээлэлээ бусдад өгөхгүй байж хямдуу намлсан хэд ашигтай санал итгэхгүй байснаар заллах төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.